одоо цайныхаа дээжийг өргөхдөө бас нөгөө хундагны үг хэлэхдээ ямар нэгэн зүйл өрөөхтөө амнаас гарч байгаа үгэн дээр маш их анхаарах хэрэгтэй. Ажиглаад байгаа тий. Өөр ширгүү, өвчин зовлонгоо байлгаж өгөөрэй гэдэг чи өөрөө амнаас өөрөө сөрөг үг эрчим ялгарч байгаа учраас тэр өрөөл биш болно гэсэн. Тэ? Элбэг хангалуун, одоо аз жаргал сайн сайхныг өрөөж тэр зөв үг гаргах тусмаа зөв одоо үр дагаврыг авчирна. Жишээ нь ядраад яана л гэдэвэл бие организм тэр чигээрээ ядралын програм авна. Тэрний орон тарих тэр програм үүсгэж тэгвэл кодлол сэргэг биш байна ч гэдэг юм уу тий. Ямар амаргүй ажил вэ гэхээр яг нь хэцүү гэвэл тархинд нэг програм одоо код үүсгэнэ шүү дээ тий. Хэцүү ажил гэдэг гараас юм гарч өгөхгүй. Гэтэл яасан амаргүй ажил вэ гэхэд амар гэдэг үг өөрөө иш төвчөж эхэлж байгаа учраас тэрийг амархан хийдэг ч юм уу. Тэгэхээр монголчууд өөр юм гайхалтай байгаас тий. Ерөөсөө л нөгөө юм дууссан байхад тэр маань дүүрчжээ гэл хүүхд ингээд нэг бүтлгүй юм хийчихэд өө заяан дэлгэр гэл тий. Тэгэхээр ерөөсөө л бид нар чи юм гайхалтай дүүрэн ард туумсан. Тэрийг л хэрэгжүүлж үргэлжлүүлж энэ уламжлалаа бас одоо нөгөө цаашдаа өөр хүүхдэд тээж үлдээх хэрэгтэй байхгүй тий. Ерөнхий ивент тгчээр өөрийгөө хайрлын өрөөтэй Oxy брэнд ажиллаж байна.